Хүүхэд өвдөх эсвэл өчн ноздохгүй уйлрнах үед эцэг эх бүрийн сэтгэлд нэг л асуулт төрдөг. Юу болоод байна вэ? Хүүхэд минь өвдөд байгаа юм болов? Сэтгэл чичрэм, энэ түгшүүр, энэ сандрал бол буруу зүйл биш ээ. Энэ бол зөвхөн хайртай хүний, хайрлаж мэдэх хүний л мэдэрдэг нандин сэтгэл. Гэхдээ нэг зүйлийг санаарай. Хүүхэд бүр уйлдаг. Уйлалт бол аюул биш. Энэ бол тэдний бидэнтэй ярьж буй цорын ганц хэл юм. Ихэнхдээ энэ нь биеийн тавгүй байдал, хит их ядаргаа, эсвэл зүгээр л таны халуун дулаан тэврэлт дутагдсны дохио. Хүүхдийн бие гэдэг гайхамшигтай. Тэр бүх зүйлд өөрийнхөөрөө суралцаж, гадаад ертөнцид дасан зогсож байдаг. Тэр болгондоо өсөж томорч байдаг. Хүүхдийн эмчнэр олон жилийн турш судалсан мэрэгжилтнүүд нэг зүйлийг сануулдаг. Хүүхэд уйлах бүр заавал аюултай гэсэн үг биш. Гол нь та ажиглаж сурах хэрэгтэй. Өөрөөсөө тайван ингэж асуугаарай. Миний хүүхэд ууж идэж чадаж байна уу? Амьсгал нь жигд хэвийн байна уу? Унтах хоорондоо хэсэгч болов тайрширч чадаж байна уу? Тэврэхэд зөөлөн бүү ээлхэд намдаж байна уу? Хэрвээ эдгээрт тийм гэж хариулж байвал та сэтгэлээ амрааж болно. Та гэртээ ажиглаж хүүхэдтэйгээ хамт байхад хангалттай. Мэдээж эрсдлийг тооцох хэрэгтэй. Хэрвээ халуураас удаан үргэлжилж буухгүй байвал, амьсгал нь давчдаж хүн дээр амьсгалж байвал, хүүхэд огт тайвширч чадахгүй, тасралтгүй уйлж байвал, эсвэл таны эцэг эхийн дотоод мэдрэмж энэ л биш байна гэж хүчтэй хэлээд байвал, заавал мэрэгжлийн эмчид хандаарай. Таны зүүн совин ихэнхдээ зөв байт юм шүү. Эмчид үзүүлэхээс өмнө таны хийж чадах хамгийн том тусламж бол тайван орчин. Гэрлээ бүдгэрүүлж дуу чимээг багсаг. Чанга дуу, олон хүнээс хүүхдэд тусгаарал. Хүүхдэд тэвэр. Бага насны хүүхэд өөрийгөө тайвшруулах чадваргүй байдаг. Тиймээс таны тайван байдал хүүхдэд биологийн түвшинд шууд дамждаг. Та амьсгалаа удаашруулж, зүрхний цохилтоо тогтворжуулбал хүүхдийн тань бие дагаад намдана. Энэ бол эцэг эх, хүүхдийн хоорондох эд шид биш, харин биологийн маш нандин холбоо юм. Заримдаа хүүхдэд эмнээс илүүтэйгээр таны дулаан гар, аюулгүй мэдрэмжил хэрэгтэй байдаг. Та төгс ээж, төгс аав байх албагүй. Зүгээр л дэрэгдэн байж, мэдэрч, хайрлахад л хангалттай. Энэ хэцүү шүн өнгөрнө. Энэ уйлалт удахгүй намдана. Та ганцаараа биш. Яг одоо энэ мөчид дэлхийн өнцөг булан бүрт олон мянган эцэг эх тантай адил мэдрэмжтэй сууж байгаа. Өөртөө зөөлөн ханд. Хүүхэдтэйгээ хамт бай. Тусламж авахаас бүү ээ. Энэ бол хайртай байхын нэг хэсэг юм. Хэрвээ танд хүүхдийн хоол эсвэл өдөр тутмын асаргаанд хэрэгтэй бүтээгдэхүүний талаар мэдээлэл хэрэгтэй байвал та Хаймацэг эмнэ сайтаар зочлоорой. Тэнд эцэг эхэд зориулсан аюулгүй, баталгаат сонголтууд таныг хүлээж байна.